Бэлгийн замаар дамжих халдвар ерөнхийдөө ихсэх хандлагатай. Тэрэн дундаа бол одоо тэмбүү өвчний тохиолдол бол жилээс жилд одоо буурахгүй байгаа. Энэ дундаа улсын хэмжээгээр бүртгэдэг одоо тэмбүү өвчин, за күүтэн өвчин, трихомониаз ийм зовлон тохиолдох 3 өвчнийг бүртгэж одоо бид нар хяналтанд авдаг. Бэлгийн замаар дамжих халдвар одоо улсын хэмжээнд бүртгэж байгаа нийт халдвар төвчнийхөө 30-аас 40% эзэлдэг. Тэрэн дундаа тэмбүү өвчин одоо бэлгийн замаар дамжих халдварынхаа ер нь бол 30-40%-ийг трихомониаз нь болохоор нэг 30-31% ч юм уу 28-аас дээш хувийг. За күүтэн бас ойролцоогоор нэг 30-31-32 тийм хувь эзэлдэг. Бэлгийн замаар дамжих халдвар гэдэг нь одоо бэлгийн хамгаалалтгүй бэлгийн хавьдалд орсноос халдвартай хүнээс бэлгийн замаар дамжин халдварладаг юм бүлэг өвчнийг бол бэлгийн замаар дамжих халдвар гэж нэрлэдэг. Бэлгийн замаар дамжих халдварын одоо шалтгаан гэвэл одоо нөлөөлөх хүчин зүйлүүд энэ ярих бах. Энд бол хамгийн нэгдүгüрт бол одоо хувь хүн сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамрагдах ёстой. Энэ одоо 21 аймаг 9 төрөлт бол одоо сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүд ажиллаж байгаа. Ялангуяа харьяалалаараа бол одоо хэдэ тох бэлгийн замаар дамжих халдварын кабинет, сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүд гээд эрүүл мэндийн төвөөрөө ажиллаж байгаа. Өөр одоо нөлөөлөх хүчин зүйл гэхээр бол хувь хүний өөрийнх нь одоо эрүүл мэндийн боловсрол хамгийн түрүүнд энэ мэдээллээ одоо өөрөө одоо олж авах хэрэгтэй. Энэ дээр одоо бэлгийн замаар дамжих халдвараас яаж өөрийгөө хамгаалах, өөртөө итгэлтэй байхын тулд одоо хамгийн түрүүнд шинжилгээ өгөх хэрэгтэй. Сайн дурын үндсэн дээр. Одоо жишээ нь серолог, дохын шинжилгээг бол сайн дурын шинжилгээгээр бол ялангуяа өгч болно. Энэ нь болохоор одоо хүний тархалт хомсдын вирусын халдвар, тэмбүү өвчний шинжилгээг серолог шинжилгээгээр илрүүлж болно. Энэ нь болохоор хурд өвчлсөн сорилоор 15 минутанд одоо байна уу байхгүй юу гэдгийг үздэг. Энэ бол нээлттэй байдаг. Бусад бэлгийн замаар дамжих халдварууд бол одоо жишээ нь трихомониаз, заг хүйтэн одоо мазохны шинжилгээгээр илрүүлж болно. За хамгийн нэгдүгээрт бол одоо хүн өөрийнх нь төлөө анхаарах хэрэгтэй. Энэ дээр бол одоо хүний эрүүл мэндийн боловсрол гэдэг юм чухал. Энэ дээр бол одоо өөрөө эрэл хайгуул хийх хэрэгтэй л гэж би боддог. Энэ зөвлөгөө мэдээлэл ийм нээлттэй ийм орчинд өөрөө унших хэрэгтэй. Тэр өвчнийхөө талаар хувь хүн өөрийнх нь оролцоо аягүй чухал байдаг. Дан одоо энэ одоо бэлгийн замаар дамжих халдвар хэдий дохын асуудал дээр бол дан эрүүл мэндийн байгууллагын одоо ажил биш. Энэ бол одоо бусад хүн нэг бүрийн оролцоо, одоо нийгмийн асуудал тийм ээ. Ийм учраас бол энэс урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ гэвэл хамгийн нэгдүгээрт бол одоо хувь хүн өөрөө сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь залуу хосууд бол одоо бие биедээ үнэнч байх хэрэгтэй. Одоо хамгаалтгүй бэлгийн хавьдалд орох тохиолдолд яаж мэдхүү өөрсдөө шинжилгээгээр л илрүүлнэ. Дох, тэмбүү, одоо бэлгийн замаар дамжих халдварууд нууц хугацаа гэж одоо байгаа. Ялангуяа дохын одоо халдварын үед хүн шинжилгээ өгсөн ч одоо цонх үе гэж байдаг. Энэ нь болохоор шинжилгээгээр одоо цус сурвалжаагүй, эндтэл үүсээгүй дохын вирусын эсрэг тийм шинжилгээгээр илэрхгүй гэж байдаг. Энэ үеэ бас бодолцож үзээд хэрвээ шинжилгээгээр дохын одоо цонх үед шинжилгээ өгсөн бол шинжилгээ эрүүл гарна. Тэгэхээр ахаад давтан шинжилгээ өгөх шаардлагатай. Хэдийгээр дохын одоо нууц хугацаа бол 3-аас 6 сар байдаг. Тэмбүү өвчний нууц хугацаа ч өндөр, гэхдээ хүн болгонд харилцаа адилгүй. Тэг шин тэмдэг өгөхгүй байж болно. Тэгэхээр хувь хүн өөрөө одоо 6 сартаа нэг удаа, жилдээ болж өгвөл 2 удаа хэдийгээр дох тэмбүү өвчний серолог шинжилгээг жилдээ 1-2 удаа сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүд дээр очиод өгч болно. За бэлгийн замаар дамжих халдварыг 3 замаар дамжин халдварладаг гэж үздэг. Хамгийн нэгдүгээрт одоо өвчтөе хүнээс хамгаалалтгүй бэлгийн хавьдалд орсон тохиолдолд өвчтөе хүнээс бэлгийн замаар дамжин халдварлана. Хоёрдугаарт одоо халдвартай цус бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг. Энэ нь болохоор одоо шаардлагагүй энэ тарай одоо донор халдвартай хүний цусаар дамжин халдварладаг. Гуравдугаарт нь өвчтөе эхээс одоо хүүхд дамжин халдварладаг. Энэ нь эхээс урагт дамжин. Энэ 3 замаа мэдж байгаа учраас халдвар дамжих замаа мэдж байгаа учраас урьдчилан сэргийлэх нь бас учиртай.
Тэмүү өвчний үед бол шин тэмдэг одоо бас бүдэг балархаа хэлбэрээр өөрөө мэдэхгүй одоо анхны одоо хатуу яр гарах гэж байдаг. Бэлэг эрхтний орчим одоо ямар нэгэн хатуу яр шарах гардаг. Тэрийг хүн өвчин завиргүй учраас зарим хүн ажиглахгүй мэдэхгүй тэгж өнгөрдөг. Өшөө цаашаа тэр одоо хатуу яр маань одоо цаана далд нүдэнд харагдахааргүй одоо жишээ нь өтрээнд ч юм уу ман хүзүү өтрээний хан цаана нүдэнд харагдахааргүй газар байрлсан бол цавны бэлчирхай томорч мэдэгдэн. Гэхдээ хүн өөрөө ажигладаггүй мэддэггүй анзаардаггүй тэгж өнгөрдөг. Тийм учраас зарим улсад бол одоо нөгөө нэг шаардлагагүй эм тариа бусад өвчнөөр одоо өвдөд ингээ замбраагүй эм тариа хэрглэж байгаатай холбоотой ямар нэгэн антибиотик бид нар хэрглэхээр нөгөө шин тэмдэг нь одоо бүдэг балархаа хэлбэрээр явагдаад бүр шин тэмдэг өгөхгүйгээр тэгж явагддаг. Тийм учраас тэмбүү өвчнийг бол одоо шинжилгээ өгч ижил мэднэ. Тэгэхгүй л хүн өөрөө өөрийгөө мэдэхгүй бас одоо халдвар авснаа мэдэхгүй ингээ яваад байдаг. Хүүтэн өвчний үед бол эрэгтэй хүнд бол одоо шээсний суугаас ялгадас гарна, шээхэд одоо хорсож өвдөн, ийм завир бол одоо тод илэрдэг. Эмэгтэй хүнд бол одоо тийм бас бүдэг балархаа хэлбэрээр явагддаг учраас бас өөрөө өөрийгөө мэдэхгүй яваад байдаг. Энэ антон бяцлагын онцлогтой холбоотой. Дэрхэмняз өвчний үед эсрэгээрээ эмэгтэй хүнд одоо доош өнгөтэй өнөртэй ялгадас гарна. Одоо шар ногоон өнгөтэй хөөсрөхөг. Тэгээ гарч байгаа ялгадас нь одоо бэлэг хэрэгтнийг одоо хоорсгон, уулайлган, төлн тийм ээ. Тийм завиртайгаар илэрдэг. Тэгсэн мөртлөө эрэгтэй хүнд антон бяцлагын онцлогтой холбоотой бас бүдэг балархаа. Дэрхэмнязын үед бас эрэгтэй хүнээс одоо шинжилгээ аваад илрүүлнэ гэдэг бол бас хэцүү байдаг. Ийм онцлогтой байдаг. За бас тэрэн дээр бэлгийн замаар дамжих халдварын дохын нууц үе, цонх үе гэж яриад байгаа тий. Тэр одоо халдвар авсан үеэ мэдэхгүй байвал тэр цонх үед шинжилгээ өгвөл одоо шинжилгээгээр илэрхгүй өөртөө ямар ч шин тэмдэг өгөхгүйгээр бас яарсан байдаг. Тийм учраас хамгийн зөв арга бол сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамрагдах. За тэмбүү өвчний хяналт гэхээр яг бэлгийн замаар дамжих халдварыг мэрэгжлийн эмчит хяналтанд орвол ерөнхийдөө эмчилгээний үр дүн гарна. Эмчилгээгээ зөв эхлэн төвс эмчилгэдэн тийм ээ. Тэрэн дээр тэмбүү өвчнийг бол 1-1.5 жил хяндаг. Яг тухайн одоо дүүрэгтэй, харьяа дүүрэгтэй очиод эмчилүүлвэл үн төлбөргүй 1-1.5 жил хянж шинжилгээгээр хянагна. Дэрхэмняз цаг хүдний өвчний үед бол бас бэлгийн авдагчаа хамт эмчилнэ. Гэхдээ тийм удаан бас хянахгүй. Тэгэхээр яг мэрэгжлийн эмчтэр л одоо хянагдвал яг зөв эмчилэгдэнэ гэсэн үг. Манайхны нэг алдаа байдаг штэ. Өөрснөө дур мэдэн одоо аптекаас эмийн сангаас юм уу? Тийм ээ? Дур мэдэн одоо өөрийнхөө завирыг хэлчихэд минийх ингэж байна тэгээд өөрсдөө одоо дур мэдэд замраагүй эм тариа хэргэлцдэг. Тэр нь болохоор яг тийм одоо нөгөө үсгэж байгаа эсрэг, нөгөө халдварынхаа эсрэг цогсон одоо тийм үр дүнтэй арга биш байдаг. Тийм үед болохоор одоо нөгөөх нь дутуу эмчилэгдэх одоо ахаад одоо бусдад одоо халдвар тараах тийм эрсдэлтэй байдаг да. Жирэмсэн гихчүүдийн бэлгийн замаар дамжих халдвар илэрвэл одоо хоорондоо тухайн одоо нөгөө нэг хяналтын эмч, өрхийн эмчтэй ингээм хамтарч ажилладаг. Өсвөр үе залуучуудын хувьд бол одоо бэлгийн боловсрол гэдэг юм байна. Одоо хамгийн нэгдүгээр яригдах асуудал ялангуяа сургуулийн хүүхдүүд одоо энэ нөгөө нэг техникийн одоо манайд ихэд үйлдвэр урлагийн сургууль нөгөө нэг 15 6-тай дандаа тийм одоо хөдөө орон нутгаас ирсэн ийм хүүхдүүд байдаг. Тэр нь болохоор энэ өвчнийхээ талаар нэгдүгээр мэдлэг өөрсдөө ерөөсөө энэ өвчнөө ямар өвчин бэ гэдгийг мэддэггүй. Тийм учраас одоо сүүлийн үед миний нэг анхаарал татаад байгаа юм бол нөгөө энэ хүүхдүүдтэйг одоо эцэг эхчүүд нь бас ингээд одоо дотн одоо ийм одоо цаг гаргаж энэ сэдвээр бас ярилцахгүй эмзэг байх шиг байна. Хоёрдугаарт нөгөө нэг эрүүл мэндийн боловсрол гэдэг юм байна. Одоо энэ нөгөө хуучин бол одоо нөгөө эрүүл мэндийн хичээл гэж ордог байсан. Сүүлийн үед бол одоо тэр мэн одоо ингээд орохгүй байгаа учраас хүүхдүүдийг одоо эрүүл мэндийн боловсрол гэдэг юм бүр багаас нь одоо тэр талаар нээлттэй өөрөө чөлөөтэй ярьдаг. Эцэг эхчүүд мань бас тэрийг бас өөрсдөө бас мэдлэгтэй тий хүүхдүүдтэйгээ одоо дотн ярилцдаг, тэрийг сонсдог, хүүхдээ ярьдаг болгодог тийм баймаар байна. Ялангуяа энэ залуучуудыг бол одоо яг одоо шинжилгээндээ гэж уриалмаар нь яагаад гэвэл эмчлийн тохио өдрөөр бол яг одоо шинжилгээндээ гэсэн урайтай байна.
Ажил болгон энэ нөгөө нэг урайн нь бол одоо солигддог штеп бид нэр хуучин бол одоо тэ одоо юу гэдгийг бид хамтдаа сэргийлээ. Одоо тийм урайнуудад энэжлийн урай бол яг одоо шинжилгээнд шинжилгээл өгч чадвал одоо хүн өөрийгөө эрүүл үгүй юу. Хэрвээ эрүүл байвал хүн нэгдүгээр итгэлтэй амьдрна. Хоёрдугаарт бол одоо хайртай хүндээ хосуудад ялангуяа хэлэхэд бие биендээ итгэл өгч амьдрах хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаарт нь бие биедээ үнэнч байгаа ч. Гуравдугаарт болохоор бол одоо тэгээд сайн дурын зөвлөгөө шинжилгээ гэдэг юмд хамрагдаж өшөө одоо ингээд залуучууд хэдийхээ тохтой нийгэмд амьдарч байгаа учраас хамгийн гол юм нь эрүүл явах тийм ээ. Тийм учраас хүн өвчнөл одоо хүсэж авдаггүй шүү дээ. Өөрөө мэдэхгүй. Тийм учраас бол хүүхдүүдийг залуучуудыг бол шинжилгээнд уриалж байна. Сайн дурын зөвлөгөө шинжилгээ үн төлбөргүй үе таалга нээлттэй байгаа гэж хэлмээр.